Тэгэхээр одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг орж ирсэн төслийг хэлэлцэж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль анх одоо энэ ардчил зах зээлийн нийгэмд Монгол улсад үүсэж бий болохдоо анх дээд хязгаар нь 42% одоо орлогын албан татвартай байсан үе саяхан шүү дээ. 2007 онд 4.10-ын бодлого гэдэг байгаа энэ бодлогын үед аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль 10%-тай дээд одоо хязгаар нь хувь хэмжээ нь 25%-тай байсан. 19 оны хууль буюу 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжижсэн хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татврын босхийг 1%, 10%, 15%, 25% гээд хуучин байсан 2% дээр нь доошлуулад 1% гээд нэг ийм шатыг бас нэмж өгсөн байдаг юм аа. Тэгэхээр энэ дээр бас гишүүд бас би бас мэдээллийн шугамар бас үндсэн одоо ерөнхий мэдээлэл өгөөд асуултаа асууя гэж бодож байна. Миний хувьд бол энэ татврын ачаалал нэмэгдлээ, татвараас болоод бизнес эрхлэгчид таагдаад байна, татвараас болоод бизнес явахгүй эдийн засаг удаашраад байна гэдэг дээр бас манай их хурлын гишүүд бид нар бас дүгнэлт хиймэр юм шиг санагддаг юм аа. Өнөөдөр яг аж ахуйн нэгж бизнес эрхлэгч чинь яг хамгийн гол асуудал нь юу байна гэд аваад үзвэл нэгдүгээр тийм зээлийн хүүгийн дарамт байна шүү дээ. Зээлгүй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж байхгүй. Зээлийн хүү бол хамгийн чухал асуудал байгаа. Хоёрдугаарт нь үйл ажиллагаа эрхлэх байр сав түрээсийн асуудал байгаа. Дараа нь татврын асуудал байгаа. Тэгээ их хурлын гишүүд бид нар бол энэ дээр бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс бодлогуудыгаа бид нар зөвхөн татвараас гадна өөр бусад бодлогуудыг бид нар бас хамт бодож явах ёстой гэсэн ийм одоо зарчмын байр суурьтай байдгаа гэдгийг бас илэрхийлж хэлье. Ингээ 2019 оны татврын хуулийг оруулж ирэхдээ татврын олон улсын татврын удирдлагын яг энэ шилдэг аргачлалыг татврын хуулийг хэрэгжүүлдэг энэ аргачлалыг оруулж ирсэн. 2019 оны энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль маань ч гэсэн тухайн үед энэ жижиг дунд үйлдвэрлэлийн хуультай хамт өргөн баригдаж хамт яг уялдаж босох нь хүртэл хоорондоо уялдаж ийм батлагдсан хууль байдаг. За энэтэй холбоотойгоор яг энэ татврын хуулийг олон улсын стандарт зарчмынхын дагуу хэрэгжүүлэх олон улсын сайн туршлага болсон энэ сегментийн зарчим буюу татвар төлөгчдийг энэ борлуулалтын орлогоос нь одоо хамаарч ялгаатай татврын хуулийг хэрэгжүүлдэг сегмент болгож авч үздэг. Өөрөөр хэлбэл аав хүү хоёр дээр адилхан арзмэрийн хувцас таардаггүй шиг том жижиг бичил аж ахуйн нэгжүүд дээр бид нар бас ийм ялгаатай бодлого авч явах хэрэгтэй байна гэдэг ийм үүднээс энэ татврын хууль орж ирсэн. Ингээд саяны одоо Чимцүүрэн даргын хэлж байгаа тэр том дунд жижиг бичил гэсэн ийм аж ахуйн нэгжүүд сегмент болгож татврын удирдлагад бид нар авч явдаг. За энэний үр дүнд бол татврын албаны хийсэн нэг тэр үеийн татврын хуулийн нэг ажил бол энэ татврын хуулийн дагуу энэ тайлагнал өгөх асуудал байгаа. Хуучин нь бол бүгдээрээ том жижиггүй бүгдээрээ улирал болгон тайлан өгдөг байсан бол одоо жилдээ 2 удаа хагас бүтэн жилээр тайлан өгдөг болсон байгаа. За одоо энэтэй холбоотой нэгтлэн бодогчид ямар гомдол гаргадаггүй гэвэл хагас жилийн чинь тайлан наадантаа давхцаад байна. Бүтэн жилийн чинь цагаан сартаа давхцаад байна гэдэг ийм асуудал тавьдаг. Тэр энэтэй холбоотой ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаарт нь энэ хялбаршуулсан горим гэж байгаа. Хуучин бол нөөтийн босготоо нь уяад 50 сая төгрөгийн борлуулалтын орлого хүртэлх байвал 1% татвараа өгдөг ийм хялбаршуулсан горим байсан. Одоо та нарын өргөн барьсан хуулиар чи нөөтийн босхийг 400 сая гэсэн. Тэгвэл яагаад энэ хялбаршуулсан горимыг дагаад яагаад 1%-аар оруулж ирээгүй юм бэ гэдэг ийм асуудал байна. За 3 дугаарт нь тэр 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой байвал орлогоосоо зарлага хасаад 1%-аар татвараа төлдөг. Ийм татврын систем бас ийм босхотой байсан. Тэр босох чинь бас ингээд саяны хуулиар орж ирээгүй байна. Ямар учраас За загчаа минь цаахан сайд хариулъя. За заяа гишүүний асуултанд хариулъя. За энэ татврын шатлалыг бий болгосноор өмнө бол одоо та мэдж байгаа 6-аас дээш тэрбумын ашигтай байх юм бол шууд энэс доош байх юм бол 10, тэрнээс дээш байх юм бол 25% босгохтой байсан. За энэ бол аж ахуйн нэгжүүдэд бол хэтэрхий огцсон нэмэлт байна гэдэг ийм асуудлууд үүссэн. За энэ хүрээнд нь бол одоо дунд нь шатлал үүсгээд 6 хүртэл бол одоо 10, 6-аас 10 тэрбумын хооронд 15 гэдэг ийм дундын шатлалыг оруулж ирж байгаа. Ингээд 10 тэрбумаас дээш бол 25 болгоо явахаар. За энэ бол одоо энэ босхийг нэмснээр том аж ахуйн нэгжүүдийн татврын ачаал 0.3-аас 0.5%-аар буурч байгаа. 13% хүрэхээр байна. За жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн татврын хөнгөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90% татврын буцаа идэх
буцаалт идэх буюу татврын нэг үе ачааллын босго бол одоо 1.5 байсан. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай байгаад орлогоос зарлагаас татвар төлөхийн 1% байсан бол энэ босгыг 2.5 тэрбум болгож өсгөж өгч байгаа. За энэ бол одоо аж ахуйн нэгжүүдэд дөрөв та хэллээ хялбаршуулсан байдлаар явахад энэ татврын суур баазыг нэмэгдүүлэх, татврын хөнгөлтийн хэмжээг одоо аж ахуйн нэгжид нэмэгдүүлэх зорилгоор оруулж ирсэн татвар байгаа. За тэр нэмэлт тооцоололтой юм Чимцэрэн дараагаар хэлж байгаа. За энэний дөрөвдүгээр микрофон Чимцэрэн дарга. За тайлгналтай холбоотой асуулт хэлж яриулъя. Одоо бол хагас жилийн тайланг 7 сарын 20-нд, жилийн эцсийн тайланг 2 сарын 10-нд байгаа. Энэ дээр бид нар бас хугацааны боломж олгоод түрүүний таны хэлдэг шалтгаанууд хамгийн олон нийтээс тэр тусмаа одоо аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн ажилтнуудын саналаас хамааруулаад хагас жилийн тайланг 7 сарын сүүлийн өдөр, за бүтэн жилийн тайланг бол 2 сарын бас сүүлийн өдөр болгоод 10-аас 20 хоног бол ингээд сунгаж байгаа. Тэгэхээр бол энэ бол тайлагнал болоод татвар төлөх хугацаанд бас татвар төлөх шалтгаан боломж бүрдэж байна гэсэн санаа. За хоёр дахь нь хялбаршуулсан гормын 1 тэрбумыг асуулаа гэж ойлголоо. Тэгээ энэнийг бол аж ахуйн нэгж байгууллагын 300 саятай уяхад бол араа боломжгүй мэн гэж үзсэн. Одоо бид нарыг хэрэгжилж байгаа нь өөрөө хязгааргүй байхгүй. Тэгээд хязгаарлалт байхгүй. Одоо 5 тэрбумч бай, эдч бай дээшээ хялбаршуулсан гормыг бол ашиглаж болох байгаа юм. Гэхдээ хязгааргүй байхад бас тийм сөрөг нөлөөлөл гараад байна гэдэг одоо энэ эдийн засгийн цагдаа олон холбоотой байгаа. За нэмж 1 минут хариулъя. Бас хязгааргүй байгаа дээр бас сул талууд байгаа зөрчил үүсэт нэгсэнтэй холбогдуулаад хязгаарлалт тавих шаардлага гарсан. Тэгээд бид нар нөгөө 1% ачаалттай буюу нөгөө жижиг дунд аж ахуйн нэгжийн хувьтай бол араа тэнцвүүлж болохгүй. Гэхдээ нэг хуваарийн бизнес эрхэлж байгаа хүмүүс дороо хийж одоо бас 1-2 хүн, 2-3 хүн дунджаар байгаа бол гэдэг дундчлаад бид нар бас 1 тэрбумаар бол тогтоосон байгаа. За энэ зар зочин танилцуулах юм. Дархан уул аймгийн Хонгор сумын одонтой ээжүүд төвийн бүсийн гишүүдийн урилгаар улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд урт удаанаас эрүүл энхийг хүсэн өрөөё. За танаас өмнө манай гэрэл цэцэг гэдэг их сайн эмэгтэй байгаа шүү. За заяа гүшүүн нэмж тодруулъя. За баярлалаа. Тэгэхээр би саяны Чимцэрэн дарга саяны асуултан дээр нэмээд нэг 2 асуулт бас үргэлжлүүлээд асуучих гэж бодож байна. Та сая хэллээ хагас бүтэн жилийн тайланг сүүлийн өдрөөр гэж өөрчилж байгаа гэд. Тэгээ сүүлийн өдрөөр гэж өөрчилчихөр чинь нөгөө нэг татврын хуулийн хувьд төлөх тайлагнах хугацаа чинь сарын сүүлийн өдөр болчихоор тухайн сарын орлого дээр бас сөрөг нөлөөлөл ирнэ л дээ. Тийм учраас би бол энэ хагас жилийн тайлангийн 3 сарын хагас жилийн тайланг 8 сарын 5 болгоод бүтэн жилийн тайланг цагаан сарын дараа буюу 3 сарын 5-ны өдрөөр гээд ийм өөрчлөх ийм саналтай байгаамаа. Энэ дээр та ямар бодолтой байна вэ? Нэг хоёрдугаарт нь шатлалыг 0-6 тэрбум хүртэл одоо борлуулалтын орлоготой байвал 10% гээд хуучин 3 байсныг 2.5 байсныг 6 болгож нэмж байгаа юм байна. Тэгэхээр энийг 6-аас дахиад 10 гээд дахиад 15% шатлал нэмсэн байна л да. Энийг энэ дундын шатлал дээр ер нь хідэн аж ахуй нэгж байгаа учраас 6-аас 10 гэж нэмсэн. Ер нь шууд 0-оос 10 нь 10. За Чимцэрэн дарга. За тайлагналын хугацаа дээр бол яг бид нар 10-аас 20 хоног өгж байгаа учраас тайлагны хугацаанд гэсэн хуучнаа бариад одоо уламжилт яваараа хүнийхээ нөөцийг ашиглаад бол бас илүү боломжтой олгож байгаа юм 10-аас 20 хоногийн. Тэгэхээр тайлагнал төлөлтөн дээр бол юунд даваа тал гарна. Системийн хувьд бол тийм хүндрэл гарахгүй гэдгийг манай татварын алба бол илэрхийлж байгаа. За 6-аас 10 тэрбумын ашигт нь бол 15% шатлал нэмж байгаа дээр бол энэ бол зөвхөн татвар төлөгчдийн олон нийтийн санал гарсан. Тэгэхээр 6 тэрбум гэдэг бол бид нар 19 онд бол 3 тэрбум байсныг л одоо 26 онд бид нар 6 тэрбум болгочоод 19 онд 6 тэрбум болгочоод явж байгаа. Тэгээд түүнээс хойш 5 жилийн дараа дахиад 10 тэрбумын босго болох тухай асуудал юу? Олон нийтийн саналаар энэ босгыг өөрчлөөч гэж байгаа. За 10% байж байгаад 25% бол хит огцом одоо 250%-аар нэмэгдүүлээд байна. Тийм учраас энэ дээр нь бас дундын шатлал гаргаж гэсэн л яг л одоо татвар төлөгчдийн санал хүсэлтэнд тулгуурлаа хийгдсэн. За
За, Минцахан сайд нэмж хариулъя. За яа гişүний асуултанд хариулъя. Энэ дундын тооцоололоор бол 2027 онд 6-аас 10 тэрбум ашигтай нийтээ 338 аж ахуй нэгж байсан байна. Ашигтай ажилласан. За энэ аж ахуй нэгжийн 0.5% эзэлж байгаа. Тэгэхээр 10-аас дээш тэрбумын борд ашигтай гэж үзэж байгаа 280 гаруй аж ахуй нэгж байгаа. Тэгэхээр тус өөрчлөлтийг оруулснаар бол нэг 162 орчим тэрбум төгрөг нийл нөлөө үзүүлнэ гэсэн ийм тооцоол гарч ирсэн. За Батбаатар гишүүн асуулт асуув.